Хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдснээр цагийн ажлын хөлс 4715 төгрөг болсон. Гэвч оюутнууд хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой мэдлэггүйгээс бага цалин авах, илүү цагаар ажилласан хөлсөө тооцоолохгүй байх зэргээр хохирч байгаа юм. Төвлийн тохиолдолд Харьяа аймаг дүүргийнхээ хөдөлмөрийн байцаагчид хандаж асуудлаа шийдвэрлэх боломжтой байна. За оюутнууд хичээлийнхээ хажуугаараа цагийн ажил хийж хэрэглээний мөнгө олох хүсэлтэй байдаг. Гэвч ажил олгогчид цалингаа өгөхгүй байх, цагийн хөлсийг багаар үнэлэх, туршилтын хугацаа нэрийдлээр цалингүй ажлууд тохиолдол олон гардаг байна. 7 илүү сар ажилласан баха. Тэгээд тэгсэн чинь нэг цалингаа авч чадаагүй. Өдөртөө ер нь дунджаар нэг 10 цаг гарan ажиллана. Тэгээд манай лав ерөөсөө нэмэлт цагийн мөнгө гэж өгдөггүй. Би зөгч идэх байхгүй. Тэгээд цэвэрлэгч энэ төр ахгүй, цэвэрлэгээ энэ төр хийлгээд дандаа нэг юм өөр юм хийлгээвч. Ажлуудынх нь нөгөө цагийн хуваар нараа уртайгаад байдаг. Тэгээд ер нь бол цалин жоохон багтаа байдаг. Хүмүүс нь цалингаа өгөхгүй, цагийн үнэлэмж чинь багын мөртлөө цалингаа өгөхгүй үед айгүйх байдаг шин. Тэгээд мэрэгжлийн бос болохоор л ер нь тэгдэг байх гэж боддог шин. Би 2 сарын цалингаа аваагүй үе байгаа. Мөн олон цагаар болон бүх нийтийн амралтын өдөр ажилладаг, илүү цаг боддоггүй зэрэг зөрчил олон байгаа нь нэг талаас оюутнууд энэ талаар хуулийн мэдлэггүйтэй холбоотой. За хуулиар бол ажил олгогч илүү цагаар ажилласан тохиолдолд цагийн цалин цаг тутамд 1.5 дахин, баяр ёслолоор ажилласан бол 2 дахин, шөнийн цагаар ажилласан бол 1.2 дахин нэмэгдүүлэн олох үүрэгтэй. Хэрв энэ үүргээ биелүүлээгүй бол Харьяа аймаг дүүргийнхээ хөдөлмөрийн улсын байцаагчид хандсанаар цалингаа нөхөн авах, тухайн ажил олгогчид хариуцлага тооцох боломжтой юм а. Тэгвэл оюутнууд энэ талаар гомдол гаргадаггүй нь ажил олгогчид амтчих нэгэн шалтгаан болж байна. Хууль заасан тэр хэм хэмжээгээр л ажил олгогч нь тэр ажилтнаа цалин үлсийг нь олгож байх ёстой байгаа. Энэ нь бол үүрэг гэсэн үг байхгүй, хуулиар хүлээсэн үүрэг нь. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол ажил олгогч одоо хууль заасан дараагийн одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээгээ тооцоолох, за ажилтнанд олгоогүй байгаа тэр цалин үлсийг нь улсын байцаагч одоо актаар нөхөн төлөвлөх ийм арга хэмжээнүүд явагддаг гэсэн үг. За тэгвэл салбарын сайд энэ төрлийн хөдөлмөрийн мөчлөг байгааг хүлээн зөвшөөрч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барих гэж байгаа гэнэ. Хүний хөдөлмөрлүүлчихэд одоо цагаар хөдөлмөрлүүлчихэд цалин үлсийг өгөхгүй гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо ийм одоо хөдөлмөрийн мөчлөг Монгол улсад байгаа юу гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг одоо шийдэх ийм боломжууд нь хөдөлмөрийн хуулиар шин зохицуултуудаар одоо бий болно. Тэгээ одоо удахгүй бид нар бас улсын их хурал дээр энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиа бас энэ шин цаг үеийн эрэлтэд нийцүүлж одоо бас ингэж өргөн барья гэж бодож. За салбарын яамнаас өнгөрсөн онд 3000 гаруй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Мөн 400 гаруй иргэний гомдлын дагуу цалин хөлсийг олгуулж тухайн байгууллагад акт тавиулсан ч цагийн ажилтай холбоотой гомдол нэг ч ирээгүй байна.